Ингээд дараагийн илтгэгчийг өрий. Төрийн тахилгат улсыг тахих ёсон гэдэг илтгэлийг Ууган Баяр Монголын Бурхан шашны төв Гандан Тэгшлэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмшлэгээний ажилтан таныг урьж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Уг нь төрийн тахилгат уулыг байсан. Тэгээ уулсыг болоод эс үсэг нэвцсэн байна. Хаанаас ч өөрөө гараад ирсэн бэлгөө. За тэгээ төрийн тахилгат уулын ер нь тахих ёсон гэдэг. Аливаа уулыг ер нь бид нар ер нь зөв тахиж байна уу? Нөгөө нөгөө л муу бар хорооны баруун хойд овоохоо гэдэг шиг нөгөө л нэг л амнар буруу дахиад идэ овоолцсон юм шүү дээ. Нэг юм бас иргэдийн дунд аливаа хүмүүсийн дунд бас буруу юм яваадах шиг байна. Тийм учраас бас нэг жоохон чадаад нэг жоох юм бичингээ алдлаа энэ. Тэг явахгүй. За ер нь Бурхан шашны сав шимийн барилдлага шимийн шүтэн барилтын тухай гүн сургаалын ер нь монголчууд ер нь бидний өвд эцүүд ер нь аль эртнээс ер нь маш их ер нь ингэж дагаж мөрдөж ирсэн юм байна. Сав шимийн юу гэсэн үг юм гэхээр тайлбарлахаар ер нь байгаль орчин үзэгдэх наран саран од гаргас гэд эхлээд орчлон хорвоогоос эхлүүлээд өөр хоорондоо харилцаа хамаартай шүтэлтээр доошлтыг хэлхийг юм байна. За дараагийнх нь болчих шүү дээ. Нутаг усныхаа өндөр сүрлэг бөгөөд өвөрмөс тахилах сайхан уулыг тахих бөгөөд тэр нь баян дэлгэр сайхан буян шигэн үлзийтэй хишиг бүрт өгөөж гэдэг ингээ олон талаар нь ингээд маш сайхнаар нь ингээ сайхан шинжээд за энэ үнэхээр төрийн тахилгат уул айл эсвэл уул овооны тахилга өрөөдмө ачцээ тийм ээ аль эсвэл цаашлаад бүр төрийн тахилгат юм уул болох боломжтой юм гэдгийг ингэж олон 100 жил шүтэж яажсэн уламжилж ирсэн байна. За тэгээ энэ дээр бол одоо лус овоог тахих дан ганц бол одоо овоог тахих биш. Бурхан шашинд бол усыг иглээд аргадан ямар л ус байх уу, ямар юутай байх уу гэдэг ерөнхий юмыг хэлж байгаа. За тэгээ энэ лус гэдэг нь бол төвдөр бол лөмбөн гарва гэж байна. Энэ бол цагаан лус гэж. Зүгээр дангаараа лус гэвэл ус нь газрын эзэн гэж. Саадаг гэдэг нь саадаг гэд. Энэ нь болохоор газар төршдөг хүчтэй гшин хэлж байгаа. Нян гэхээр хоторгүй бол. Тэгэхээр ингээд дан ганц лус гэдэг юм чинь ойлгох юм биш юм байна. Лус нь яг тэнгэр газрын лус уу? Яг юуны лус уу гэдэг нь бас өөр байна. За лус дотроо бас жоохон лусын талаар жоохон товч бас юм юмыг бас хэлье гэж бодоод байгаа юм. Бодлоо. За лус дотроо бол цагаан, бор, хөх, шар, ногоон, улаан гэд цоохор гэд нийт 8 аймгийн явж байгаа. Лусын 8 аймаг гэж судар номон дээр гардаг. Энэ 8 аймаг. За тэгээд тус бүртэн бол язгуур юм байна. Хааны язгуур нь цагаан өнгөтэй лус, богдын язгуур нь шар өнгөтэй, бярмны язгуур нь хар лус, дорцын язгуур нь цагаан, зандалчны язгуур нь цоохор гэд. Ингээд тусдаа бас ингээд орог гаргасан ингээд юугээр ингээд өөр. Энэ дотроо бүр ингээд лус дотроо бүр адуу өхөр буян шигийн юу гэж хүртэл тусдаа байх нэ. За нэг явуулчаарай. За төрийн тахилгат улсыг тахих ёсон гэд тахилга ёсны уул овооны газрын эзэдийг тахих бэлсэх зан үйл гэдэг энэ Монголын Бурхан шашны төв Гандан Тэгшлэн эдийн тэргүүлэгчдийн зөвлөсөн юм баталсан юм. Одоо шийдвэрлсэн юм зан үйл байна л да. За тэгээ энэ нэг гүйлгч биш мэндөө. Энэ дээр бол маш тодорхой байгаа юм аа. Ерөнхийдөө төрийн тахилгат улсуудыг яаж тахих ёстой вэ? Ямар зан үйлээр яаж хийх ёстой вэ гэдэг. Энэ дээр 3-2 дээр
төрийн ёслол болон шашны ёслол хариуцсан даамлууд тахилга үйлдэнэ гэдэг. За тэгээд шашны тахих байсах зан үйл бол гормыг уламжил ёсны дагуу хийнэ гэдэг. Тухайн уул усны өөрийн тахилгын уншлага ном зан үйлийг гормыг тусаасан хэсэгт оруулнаа гэж. Тэгээд тахилгт уул усны эцдийг тахих байсах ерөөл зан үйлийг гол төлөв уулын бэлээс үйлдэнэ гэж. Бэлээс нь. Тахилгын ёсол зан үйлийг үйлдэхдээ өмнөх өрөөнд 7 бурхан одны тахилга үйлдэнэ гэж. За бид нар энэ нэг сая энэ уултай холбоотой бас нэг юм тахилганы бас нэг юм судар олсон. Үндэсний номын санд яасан. Тэр тахилганы судрыг нэлээг өнгөт байгаа юм дөө гаргачих. Тий. За ийм тахилганы судрыг олсон байгаа. Энэ юугээрээ өөр вэ гэвэл жоохон бичлэлт нь бас арай өөр байна. Тэгээ энэ дэр бол ингэж байна. Хулган тэргүүтээ 12 хүн нугууд галын 7 гот эдгээр язгуур төрсөн болоо гэж байна. Тэгээ энэ дэр хулган бол дам химээх одон төрсөн сүү өргөнөө. Сүү өргөн. За дараа нь үхэр бол гүнмэн химээх одон төрсөн учраас шингэн сүү өргөн. Бар нохой лүүсэн химээх одон төрсөн будаа өргөнөө. Туула дахиа үнхүү химээх ордон төрсөн учраас 10 будаа өргөнөө. Луу бич лимцэн одон төрсөн учраас зомой буюу шар будаа өргөнөө гэж. Хонь могоо үгүй ордон төрсөн хар вандуу өргөнө. Морь ордон төрсөн бүгүн одон төрсөн учраас ногоо вандуу өргөнө. Химээх судранд бурхан багшийн судраас зарлагсан болоо энэ дотор. Энийг бол мэрэгэн нугууд ингээд 12 цэцэг нугууд үнэртэн хүч амт итээ тэргүй 5 итэг ингэж 7 бурханы үдний ингэж энэ тахил бурханы ингэж өргөж ингэж өмнөх өрөөнд тавина гэж. Тэгээ будааны өр 3 амттан цагаан мах цайны дээж тэргүүтэн эдэний дээж тэргүү төрлүүдээр торог хадаг тэргүүтэн бэлтгээд бод гал нугууд од алин язгуур төрсөн гон тэр тахил өргөөд сойрхол тавил үйлдэнэ гэж. Хамтаа тахиж үлдвэс өмнө тавьсан 7 одны өөр тахилгын урд урд нь тавина гэж. Одоо хүмүүсийнхээ урд урд нь тавих. 7 үеэр 50 бусд нь өмнөхтэй адилаа. За энийг бол лусан ширүүбээр одоо ингэж айлтгах зохиосны дараа бүсүүмүүдийг атыг ингэж юм лусан ширүүгүүдэн зохиовоо гэдэг ингээд. За тэгээд тахилгын ёслол баримтлах ёс гэж байгаа. За нийт лам нар бол шар дээлтэй оролцсон. За тахилын шүүсийг бол хэрвээ шүүс тавихаар болвол бурхан халдуун ч юм уу төрийн тахилгт ууланд хэрвээ шаардлагатай гэж үзвэл шүүс тавил нэгээс илүү тавихгүй гэж. Нэгийг л тавина. 2 3-ыг бол ингээ игнүүлээ цагаан сарын баяр ёслол шиг өрөө тавихгүй нэ. За тэгээд дээрэс нь энэний дараа бол лам нар бол сан тахилгын уншихтаа бол монголоор уншиж болно гэж. Монгол их хэлээр нь уул овоо төрийн тахилгт уулыг бол дахиж болно гэж. За тэгээд энэ дэр байна. Одоо энэ хориглох зүйлс гэдэг. Одоо энэ сүсгтээ олон болон одоо аливаа уул овоог тахиулахдаа юу анхаарах вэ гэдэг. Тахилын үед арх тамхи хэрэглэхгүй. Муу үнэрт хиншүүх хяруус гарахгүй. Муу авир зөксгүй үйлдэл гарахыг хориглоно. Тахилга үлдэж байгаа газрын дэргэд болон ойр орчинд нус. За одоо энэ юунууд бол хог навш идэ вунтааны зүйл бол ариун бус зүйл хийхгүй гэж. Тахилгын ёслын уншлага намын зан үйлийг бол энэ лам хуургууд тахилын ёслын өндөр цагаан тэр өдрөн бол 7 бурханы өдөр тахих өдрөөс эхлээд цагаан хоол идэж эхэлнэ гэж. Мах хэрэглэхгүй байна. За тэгээ мөн аливаа уул овоонд та бүхэн байна гарахтаа ерөнхийд тахилга овоонд энийг зөвзөл сүү болвол ингэж мах чихэр боо тийм ээ авчиж өчргөө ингэж овоолж тавихгүй нэ. Энэ бол тахилга биш болох нэ. Тийм учраас цаашаа та бүхэн байна уул овооны зөвд бол нэг өрөөлөг хэлэхэд бол сайхан 10 будаа ахиухаа авч яваад арц тэргүүтнээ авчиж өргөх юм уу жоохон уугуулад орхиод явах нэ. Энэ зөв тахилга болох нэ.
За ерөнхийдөө энэ бурхан халдуу уулын нэг явуулч. Долоон бурханы одны энэ тахилгын би сая энэ юу гэж байгаа. Энэ бурхтуудыг бол долоон бурханы одны энэ тахилга нугад бод сэтгэлийг үүсгээд амьтныг хэргийг зохиох бодисод өдөр зэмби хувилгаан долоон гал хэмээхийн од тахих үед өргөө. За энэ явц учраас шууд гүйлгч. За энэ ингээд содруудыг одоо ингээд энэ бол нийт ингээд 30 гаруй хуудастай 30-аад хуудастай ийм долоон бурханы одны тахилга байгаа. А нийт ерөнхийдөө номын сангийн төв номын сангаас ерөнхийдөө асуугаад жоохон судалгаа маягийн юм явуулж үзсэн нэг 100-аад долоон бурханы одны тахилга байгаа гэсэн. Ийм юу байлаа. Би бол нэг хитийг л үтсэн. За явуул. За төрийн тэглэх дуулын бурхан халдун болон отхон тэнгэр сутай богдхаа уулын тахилгын өмнө бол ламнар ирэмбийн дараагаар зунаа хотог товилгаад эхлээд төрийн хүмүүс нь суугаад за тэрний дараа нь за нэг гүйлгч тэрний дараа нь за энэ тахил өргөнөө аливаа уул овоонд бол очирван за бурхан халдуун дээр би жишээ авч ярих гэж байна. Жишээ бурхан халдууны холбогдолтой учраас тахихтаа бол очирван эхлээд уншдаг. За эхлээд тахилыг ингэж тавьдаг. Тахил бол одоо энэ хоёр ус цэцэг хүж зул ус тэгээд одоо чамар буюу одоо энэ тахил өргөж байгаа. Энэ бол одоо юу гэж бэлэгдэж байна вэ гэвэл одоо бэлэгдлийн одоо та бүхэн маань хаз бос сэтгэлсэн бэлтгэсэн сэтгэлээр хувьснаас гарсан Тэнгэрийн цай тавиг ус далайн үүнийг гэж. Тавиг ус гэдэг нь одоо энэ хамгийн цааталт байгаа тэр хоёр ус энэ ус хоёрыг хийж байгаа. Их хөвчт нөхөр сэлтэд өргөмөө гэж. Таалаар харш нөхцөл бүхнийг арилган зохиолдох нөхцөлийг бүтээ гэж. Харш нөхцөл бүхнийг гэж. За дараа нь төрийн тэглэг уулын дараа бол одоо ном уншаад одоо очирвоонаа дахиад за тэгээд сан даллага аваад тэгээд ерөнхийлөгч маань үгээ хэлсний дараа төрийн 7 эрдэнэ өргөнө. Хаан төрийн 7 эрдэнэг өргөнө. За хаан төрийн 7 эрдэнэ тус-тусдаараа маш их тайлбар өгдөг учраас энэ номноос иш татаад ингээд жоохон гороолцсон байгаа. Одоо цаг богино учраас уг нь яри гэсэн ч уг нь амжихгүй юм шиг байна. За энэ нь бол угтаан бол төрийн 7 эрдэнэ бол нас буян цаг учирлыг дэлгэрүүлэн зохио гэсэн утгатай юм байна. Нас буян цаг учирлыг дэлгэрүүлэн зохио гэсэн утгатай юм байна. За энэ наадлын зураг нь бол нөгөө дээд дэмдэн сармгаан зурсан төрийн 7 эрдэнэийг хаан төрийн 7 эрдэнэийг авсан байгаа. За гүйлгч. За дараа нь үлзийт 8 тэмдэг. Тэмдэг нь бол Тэнгэрийн эрхэт асуурын дайныг ялах цагт үлзийт 8 охин тэнгэр тагсан хит их ууш нөхрөл үгээсэлтүүд үлзийт 8 тэмдэг бибер дахиж үлдъя гэж аман тангараг өргөжээ гэж ингэж бэлэгдэж яжээ. За дараа нь номсом буюу хоёрыг дуулга өргөдөг. За дараа нь ном өргөх нь ном дайсны тархийг хатаах хөвч үнийг татсан төдийгээр дайсан дотгор амин судлалч чичирхийсэн шуламсын аймаг дайснаас ялсан дээдийн цагаан номыг их өвшийг баших шүтэн юм а гэж ингэж өргөх нэ. Нэгэсэндөө дайсны тэр мунхгийн харанхуйг нь одоо харван онж шуламсын аймаг дайсны буюу тэр зүг бүхийн юу гэдэг ингэж. За сум өргөх нь бол энэ бол галцсум байж болно. За ай чандын дайсны зүрхний хатхан эвдэх сум үхлийн эзэн ирлийг хувилгаан мэтэд холос мод гардын өдөт аяндаа адил сум үнийг их өвшиг байсан үлдээ гэж. За дараа нь явуулж. За сая галид руугаа ярьсан. Тэгээд тэр нэг морь сэтэрлэг гэх тийм. Энэ бол насыг гитлэгч гэж. Уул овоонд аливаа уул овоог бол сэтэрлэгтэй бол одоо сэтэр гэдэг буюу нас нь гитлэгч гэсэн үг. Аливаа юм бол үс зөвхөн одоо мал сэтэрлсэн бол үсийн зөвхөн одоо ноос эрвээ адуу бол дилийн лавна өөр бол хөндөхгүй гэсэн утгатай. Зарим газар бол тэрийг бүр хөндөхгүй, барихгүй, барьж авахгүй тэр бол одоо орон хийдийн лус савдаг болж байна гэсэн.
Ийм утгатай. За дөрвөн холдмоор тэргүүтэн өргөх нь гэж. Тарг хүч хийгээд дөрвөн хөлтийн эдийн чуулган гэж. Эдийн чуулган. Ялгамжаат 3,000 ертөнцийн агш нар эрт хувилгаан хүч төгс үзлэн чимгмөр үнийг мөргөё гэж. За тэгэхээр эсн ингээд жоохон дүгнээд хэлэхэд бол альва уул овоог бол тахихта бид нар бол ер нь бол 90 оноос хойш бид нар бол буруу тахиж иржээ. Одоо ингээд ганнагшлийн эдээс энэ уул овоо тахилах эцэд босих зан үйл гэдэг одоо энэ шийдвэр одоо ийм одоо төр юундээ ингээд сайхан хамтран зохион байгуулж байгаа хийх гэж байгаа юм байна. Тэгээд энийг бол одоо бид нар бол одоо зөв голдролд нь оруулах цаг болсон баг. Тэгэхээр бид нар уул овоог тавих гэж байгаа гэвэл төрийн том тахилахт овоош зэр жижиг овоо тавих гэж байгаа ш зэр баахан хэвийн богөрөл уус тавиал бараг л найр шахуу юм болдог. Энийг бол бид нар эндээс ингэж жоохон зүйлж харахад хэдиж боловч одоо ингэж болохоор юм шиг санагдлаа. За анхаарал тавьсан явдал баярлалаа. За төрийн тахилгат уулыг тахих ёсон сэдвт илтгэлийг ууган баяраас гадна бас жаргал сайхан гэдэг Монголын бурхан шашинтын төвийн гандан тэгшлэн хийдийн ёслол хүндэтгэл хариуцсан лам 2 одоо зохиогчтой ийм илтгэл байна шүү. Тэгээд та хоёрт баярлалаа. За тэр тахилгат уулсын гэж алдаа гарсан байна гэж нэс үсгийг хасаад цаашаа хэвлэхэд болвол юу редакц хийгээд явчих юм боломжтой. За 2 судлаачийн гол хэлэх гэсэн санаа бол тахилгын зан үйлийн дэг жаяг ялангуяа бурхны одоо буддизмын одоо дэг жаяг ямар уламжлалтай байсан гэдгийг тодорхой одоо их сурвалж сударт тулгуурлаж ингэж тайлбарлах арга зүгээр биднэрт санардууллаа. Энэ бол бас одоо ялангуяа орчин үед уламжлалаа сэргээх гэсэн бөөгийн зан үйл буддизмын зан үйл хоорондоо холилдсон бие биенээ түшиж орчин үеийн хэв шинжийг олж байгаа өнөөгийн энэ нөхцөлд бол бас юу нь ямар уламжлалтай юм бэ гэдгээ таньж мэдхэд бол ач холбогдолтой ийм одоо илтгэл байлаа гэж ингэж ойлгож байна. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Залуу сайхан судлаачид дараа дараагийнхаа одоо судалгаанд тодорхой судалгааны орчин үеийн эрдэмчлэгийн судалгааны ажлын онол арга зүй түшгэлсэн илүү их эмгцэгцтэй системтэй ийм гоё илтгэлүүдийг бэлдэж өргөх байхаа гэж ингэж та хоёрт